За цахим бичвэрийн тухай ярилцъя. За цахим бичвэрийн ач холбогдлыг одоо хэрхэн яаж хэрэглэх талаар өнөөдрийн хичээл дээр ярилцсанаа. За цахим бичвэр гэдэг бол компьютер, гар утас зэрэг одоо цахим хэрэгсэл ашиглан үндэсний бичгээр бичгийг л бид цахим бичвэр гэж нэрлэж байна гэж. За цахим бичвэрээр бичиж сурах ач холбогдол бол гадна одоо өөрөөр цахим бичвэр сурснараа цахим орчинд үндэсний бичгээр одоо харилцах боломж бүртгэс гадна найз нөхдөд зориулн одоо захидал бичиг дурсамж талархлын бичгүүлдэх чадварыг бол эзэмшнэ. За суурин компьютер, ноутбук, макбук, лаптоп, таблет, гар утсуудыг бол ашиглаж одоо цахимаар бичиж болно. За тэгэхээр Windows үйлдвэрлэлийн системийн Vista болон одоо 7.8, 10.11 гэсэн хувилбарууд бол монгол бичгээр бичих нэмэлт одоо тохиргоотой бүтээгдсэн байдаг. За энд бол цахим бичвэрээр бичих фонтуудыг нуусан байгааг ажиглаарай. За тэгвэл цахимаар бид бол ийм олон фонтуудаар бас яхан бичих боломж бүрднэ гэж. За энэ линкээр компьютерт одоо фонт хэрхэн суулгах энэ хичээлийг та бүхэн бас үзээрэй. За тэгэхээр хамгийн эхлээд одоо фонтыг суулгахад бол хэлний тохиргоо хийх нь хамгийн чухал. За ингээ таймлапс одоо старт авч тийм ээ. Одоо компьютер эхлэхдээ бид нэр тохиргоон дээр за хэд language буюу одоо хэлний тохиргоо хийн. За эндээс Mongolian Tradition Mongolia буюу одоо монгол хэл гэсэн одоо ийм фонтыг сонгоно гэж. За ингээд энийг next товчийг дарснараа за энэ фонтны одоо install уншигдана. За ингээд install уншаад биелэмжтэй дараа бичих одоо чиглэлээ хуургах ийм одоо засаглыг хийгээрэй. За Microsoft Office Word одоо програм дээр page layout гэсэн зэс рүү шилжээ. За энэ дотроос text direction буюу одоо энэ зэсийг сонгоно. За эндээс vertical form Mongolia болоо одоо 3 дахь одоо сонголтыг хийж бичих юм бол бичвэр маань дээрээс одоо доош чиглэсний бичихдэх боломж үүснэ гэж ойлгож байна. За дараагийн үндсэн зүйл бол writing font-ийн гарын байрлалыг маш сайтар одоо мэдэлж тогтоох нь хамгийн чухал. За энд байгаа одоо үндэсний бичгээр бичихад хамгийн чухал одоо хоёр үндсэн товчлоор бол энэ Монгол одоо хэсэг байгаа. За энэ бол ерөнхийдөө нөхцөлийн заав. За энийг яагаад ингэж авчиж байгаа юм бэ гэвэл за тий ялгын нөхцөлийг тухайн үгнээс нь салангад бичдэг учраас за энэ нөхцөлийн заавтай Монгол хэсгээр дарна гэж. За дараагийн нэг одоо онцлог хэсэг бол энэ P хэсгэн дээр дарах байгаа. За P хэсгэн дээр дарах юм бол тухайн хэсгийн одоо ихэн дунд адагт ордог хэлбэр нь бол яах нь хөдлөхгүй одоо байхаар өөрөөр гадаад хэсгүүдийг бичихад ийм зориулагдсан ийм болж байх нэ. За ингээд эдгээр үсгүүдийг бас тэмдэр дээрээ зураад өөрсдөө бас дуурайлгаад за хаана ямар сүг байгааг компьютерын гар дээрээ байрлуулж мэдлж тогтоох нь чухал юм аа. За ингээд үндсэн одоо бичвэрүүд дотроос хамгийн онцлог зүйлсийг энд тайлбарлая. За тусалтай үсгүүдийг одоо хэрхэн яаж бичих вэ? Өөрөөр на үсэг байна. За га үсгийн давхар цэгийг одоо яаж гаргах вэ? За энэ удаагийн үсгийг бичснийхаа дараагаар shift-тэй өөрөөр кириллийн товчийг бол дарна. Өөрөөр shift кириллийн хоёрыг зэрэг одоо гэх юм бол энд одоо тусал гарч ирнэ гэж. За ингээд тусал одоо гарч ирүүлсэн дараачийнхаа одоо эхлээд бичихд бол тусал харагдахгүй дараачийнхаа одоо үсгүүдийг бичээд эхлэхэд энэ туслал гараад ирдэг байгаа. За тийм учраас та хэд маань за shift-тэй кириллийг одоо зэрэгцүүлэн дарж энэхүү одоо хослолоороо за энэ үсэг гівсгийн туслуудыг гаргах дасгалыг хийгээрэй. За амин одоо хэвтээд байгаа одоо өөрөөр төвсгийг одоо хэрхэн ялгаж бичих вэ? За гадаад үгэнд орсон үсгүүдийг хэрхэн яаж бичих вэ? За гадаад үгийн дээтэй үсгийн хэлбэрийг бол хуурахгүй одоо бичихийн тулд тухайн үсгийнхаа дараа одоо тухайн үсгээ дарсны дараагаар кирилл үсгийн одоо P үсгэн дээр дарна. За ингэснээрээ тухайн үсэг бол яг дараачийн одоо ихэн дунд адагт ордог хэлбэр рүүгээ шилжихгүйгээр анхны одоо бичсэн хэлбрээр байдаг юм аа. За тэгэхээр P үсэг бол ерөөсөө үсгийн хэлбэрийг хуурахгүй одоо бичих зориулагдсан. За ийм төвч яах нэ. За мөн гадаад үгэнд ордог дэвсгэрлэж орсон одоо энэ үсгийг бол байнга одоо тусалтай бичих хэвээр. За энийг бас л мөн
яах нь P үсгийг ашиглаж энэ давхар энэ үсгийн төслийг бол гаргаж бичих болно. За жишээлбэл энэ did professor гэдэг үгийг одоо ямар одоо англи үсгэнүүдээр бичих вэ гэдгийг энэ дээр харуулсан байна. За мэдээж яах нь англи үсгэн дээр одоо монголчуудын гарыг одоо үсгээ зөв нэрлсэн бол энэ үсгүүд дээр дарахаар энэ үсчихдэх боломжтой гэж ингэж хэлж болно. За дараагийн нэг үсэг бол инклюзив үсэг байгаа. За инклюзив үсгийг shift-тэй энэ үсэг даруулбал инклюзив үсэг гарна гэж ойлгож байна. За гадаад үсгүүдийг бичихдээ одоо ихэнх үсэг латин одоо гарын байралтаа тогтсож байгаа учраас за эдгээр үсгүүдийг гадаад үгэнд ордог үсэг бичихд бол shift төвчтой тухайн үсгийг хамт дарахад бол эдгээр үсгүүд маань бичигднэ гэж хэлж байна. За ингээд T ялгалын нөхцлүүдийг ямар одоо гарын туслалтай хэрхэн яаж одоо бичих вэ гэдгийг харуулсан байна. За жишээлбэл одоо харьяалахын T ялгалын U гэсэн нөхцлийг одоо тухайн үгэнд бичихтэй тухайн үгнээсээ заавалгүйгээр кириллийн үсэг дээр дараа нь англи одоо латин B үсгэн дээр дараа. За их юм бол одоо U гэсэн нөхцөл маань яах вэ? Бичих байх нэ. За тэгэхээр эндээс та бүхэн бас ингээд харах юм бол ер нь одоо T ялгалын нөхцлүүдийг тухайн үгэнд нь дагуулж бичихтэй. За өөрөөр хэлбэл одоо зай авахгүйгээр за Монгол одоо Е үсгэн дээр бичнэ гэдгийг сайтар тогтоогоорой. За ингээд Монгол Е үсгийг дарчгаад дараачихын энэ үсгийн махбодыг бичгээд за эдгээр нөхцлүүд маань зөв бичигддэг. За ингээд өнөөдрийнхаа хичээлийг дэвтэр дээрээ тэмдэглээд за минь үсгийн одоо гарын байрлалуудыг дэвтэр дээрээ зурж дасгал хийж хөтлөн тогтоогоорой гэдгийг бас сануулъя.